За бүгдээрээ сайн байцгаана уу? Зэн германчууд ер нь хэр юм хурс үсгтэй хүмүүс юм бэ? Тэгээд нэг юм бодож явж байгаад би тэгээд энэ бичлэгийг хийх гээд сууж байна. За тэгээд эхнийхээ бол ер нь бол баг дийлэнх улсуудад байдаг болов уу гэж бодож байна. Монголд бас энэ хурс үсэг их байдаг. Тэр нь хар муур. Энд германчууд одоо ингээд зам машин хэрэгтэй ер нь ингээд явж хахад зам хөндлөн урдуур нь ингээд муур хар муур ингээд зүүнээсээ баруун тал руу ингэж явж ивэл азгууд одоо юу гэдэг нь муу байдаг гинэ ингээд сэрэмжтэй ер нь байх хэрэгтэй юм байна гэж үздэг. Харин эсэргээрээ одоо баруунаасаа зүүн тал руугаа ингэж явж ивэл ер нь бол азтай ах юм байна гэж үздэг юм байна. Тэгсэн чинь манайх болохоор угаасаа зүгээр хар муур л бол муу гэж бас боддог штэ тийм. Тэгэнгүүт за дараагийнхаар одоо нэг юм барилгын ч юм барил яах гээд нэг юм шатнууд ингээд яагаад тавьсан байдаг штэ ингээд нэг юм өсдөг шатнууд ингээд биэнд ингээд зураг оруулж. Тэгээд тэрний юм доогуур явбал бас азгуудл авчирна гэж үздэг юм байна. Энэ нь болохоор манай нөгөө Монголын юутай адилхан санагдсан. Энэ нөгөө цахилгааны юуны доогуур явдаг штэ тийм. Тэр шиг юм байна гэж бодсон. Тэр бас ер нь Монголтой жоохон бас ойролцоо юм байлээ. Дараагийнх нь болохоор энийг баг Германд иржсэн ер нь Германд байсан баг бүх хүмүүс мэдэх бах. Одоо ингээ хүмүүс уух юмаа тулгахдаа заавал ингээ би биенийхээ нүд рүү хардаг. Тэр нь болохоор юм нөгөө хүн тийм хүндлэл үзүүлж байгаа гэдэг юм утгатай авгүй ингэж харж марахгүй байвал ер нь бол ингээ азгуудл тохиолдно гэж үздэг юм байна. Яг нь миний яг энийг сонсч ирснээр болохоор одоо орчин үед ч юм уу ер нь бол ингэж хүмүүс нэлээ хэлдэг нь болохоор одоо нэг юуных нь амьдрал гэх юм уу секси амьдрал нь 7 жил муу тийм харилцаатай явна л гэсэн утгатай юм гэж ярьдаг юм байлээ. Дараа нь болохоор хүний төрсөн өдрийн мэдчилгээг ингээд төрсөн өдрөөс нь өмнө хүргэж болохгүй. Заавал тэр өдөр нь л хүргэх ёстой. Тэгээд тэрний өмнө одоо маргааш ч юм уу тэ төрсөн өдөр нь болох жийлаа гэхэд ингээд төрүүлж болохгүй. Яагаад вэ гэхээр одоо маргааш болтол нь ч юм уу тэ ингээд нэг юм ямар нэгэн муу юм тохиолдчих болох тийм боломжтой. Тэнгүүд ингээд төрүүлийн ингээд мэд хүрэгчээр одоо ямар нэгэн юм чөтгөр цонсоод гэх юм уу. Тэнгүүд ингээд тэр хүний ингээд төрсөн өдрөөрөө хүссэн хүслүүдийг нь ингээд гүйцэлдүүлэхгүй байх тийм юм юутай гэж уншлаа. За дараа нь болохоор гэр дотор ерөөсөө зонтог нээж болохгүй. Тэгээд зөрүүлээд бороонд орсон зонтгоо гэр дотроос хатааж болтгүй юм гинэ. Яагаад вэ гэхээр ингээд одоо гэр бүлийнхэнтэйгээ ч юм уу ойр тойрны хүмүүстэйгээ юм хэрүүл ам зөрүүлдэг тийм юу болдог гэж үздэг юм байна. Манайд бас ингээд юм хагарах сайн гэж үздэг шүү дээ. Тэгээ одоо аяг тавыг хагалах ч юм уу хагарч магарахаар ингээд өө сайн мэн гэж ярьдаг. Тэгээ энд бас ер нь бас тэгэж ярьдаг. Тойл хэрвээ хагарвал 7 жилийн азгуудалтай байх юм байна. Тэнгүүт ингээд 7 жил болж иж одоо нэг дотоод одоо хүний юу ч гэдэг нь тэр нь эдгэрж буцаж ингэж нөхөн сэргээх юм үл 7 жилд болдго юм байна. Тэгээд нэг тойл хэрвээ хагалсан бол 7 жилийн хугацаанд ийм азгуудалтай байгаад 7 жилээс дараа нь ингээд гайгуулаад явдаг гэж үзэх юм байна. За бас өдөрч унвал ингээ унсан газараа дахиж очиод дахиад ингээ бүдэрдэг юм байна. Бүдэрч одоо тэр бүдэрч унс өгүүлэлээ дахиж давтна гэсэн. Тэгэж хэрвээ хийхгүй бол одоо дахиад ингээд бас азгуудал азгүй юм үйл явдлууд ингээд тохиолдно гэж үздэг юм байна. Энэ одоо дараагийнх болохоор бас ер нь Монголтой их адилхан. Манайхан ингээд нэг өөртөө ингээд давс асахчвал ингээд бас хэрүүл мөрүүл болно гэж бас үздэг те. Тэгээ тэрийг болохоор миний санджаар ингээд буцаад ус ингэж дээр нь яагаад давсаа ингээд уусгадаг тэгж санагдаж байна. Энд болохоор Германд болохоор гэрвээ давсыг асгачвал бас ингээ азгуутал тэ хэрүүл маргаан ам болно гэж бас үздэг юм байна. Хүн шинээр ингээд нэг байр нүүж ороо тэ одоо өөр газар орчин одоо юу гэдэг шинээр ингээд тэр газар очиж ивэл тэр хүнд ингээд талах давс хоёр бэлгэлдэг юм гинэ. Тэр нь болохоор юм тэр хүний элбэг дэлбэг байгаараа тийм дутагдаж гачигдах юмгүй байгаараа гэсэн юмыг бэлэгдэж юм бэлгэлдэг юм байна. За одоо дараагийнхаар би бас нэлийн хідэн юм хуримн дээр ажиллаж үзсэн. Тэгэхэд ингээд элбэг харагдсан юм нь хоёр хосууд нь ингээд мод ингээд хүрөөддөг байхгүй хоёлаа ингээд тэрийг би ер нь бол яадаг юм бол гэж бодоол идэгсэн. Тэгээ сая юугаа хайж үзэж байхдаа уншсан ч энэ нь болохоор хамтын амьдралдаа одоо хуримн дээр хамтын амьдралдаа цаашдаа ингээд би биенийхээ
талд ингээ бат бөх байх ч юм уу те ийм хоёр биеийнхаа юу бат бөхжүүлсэн ийм тийм үйл явдал юм шиг байна. Тэнгүүд ингээ эхнийхээ модыг хөрөөдөд нөгөө мод нь унангууд тэр нь ингээ тэр хоёр хосын одоо эхний юм саад дотгоор одоо юу гэдгийг юм эхний асуудлаа тэр хоёр ингээ хамтдаа ингээ амжилттайгаар давж гарч ийна гэж үздэг юм байна. Тэгэд энэ бол бас нэлийн дээр үйл уламжлал ах гэж би бас бодож байна. Бас нэг жоохон Монголтой ойролцоо юмнууд нь бас юу гэхээр хоол хийж байгаа хүн хоолоо нөгөө шорвог хийчихээр хоол хийсэн хүн нь хүн дуурасан гэж үздэг юм байна. Одоо дараагийнх нь болохоор хүүхдүүдэд бас нэлийн хилдэг. Тэр нь болохоор ингээ хоолоо тавган дээр одоо хоолоо дуусгахтал эдэг бол маргааш нь ингээд ийм муу цаг агаартай байна гэж үздэг. Тийм болохоор ингээ хүүхдүүдэд хоолоо одоо тэрнээс одоо ингээд багаас нь тийм хоолыг бүрэн идүүлэх гэж л тэгдэг юу байх л та тийм. За энэ бол дараагийнх нь бас ер нь бол Монголда бас хамгийн ойрхон зөв. Уйлах хүүхдийн хошноо урт өдрөө умалцсан гэдэг чтэй. Тэгсэн чинь би бас энийг хайж авч жагаад болсон чинь am Freitag viel lacht hat am Sonntag Grund zum Weinen. Эхийн 5 дахь өдөр ингээд амар их инээж байгаа нь бүтэн сайн өдөр ингээд ямар нэгэн уйлах шалтгаан гарч ирнэ тэр хүнд гэдэг юм утгатай юм олж уншлаа. Тэгээ инээстэй санагдав, Монголтай адилхан санагдав. Аваад ирлээ. Тэгээд бас дараагийнхаар одоо шинэ газар шинэ орчинд бас нүүж очоод ч юм уу шинэ орчинд ороод тэнд оройно зүүдэлсэн хамгийн ихний зүүд нь ер нь бол ингэж бэлээ болдог гэж бас үздэг юм байна. Тэгээд дараагийнхан монголчууд олуулаа ширээн дээр сууж байхдаа ширээний буланд суусныхаа юу гэдэг вүлээ би тэрийг марцчихжээ. Бас ингэ буланд сууж болтгүй л гэ тэгээд идэх юм. Тэгсэн чинь энд болохоор ингэж буланд сууж байгаа хүнийг одоо юу гэдэг ирээдүйд юм ууртай хадам ээжтэй болно гэж хэлдэг юм байна. Тэгсэн чинь тэрийг одоо зарим хүмүүс ингээд зөрүүлж хариулахдаа цум клубийн хавшуу 81 швега муутай гэж хэлж хариулж ингэж хариулж өгдөг юм байна гэж уншлаа. Сонирхолтой юм шиг. Тэгээд нөгөө халбагыг ширээн дээр тавих одоо ширээн дээр ямар нэгэн байдлаар ингээд доошоо харцсан байдалтай яаж ивэл тэр айлд гинтийн зочин ирнэ гэж бас үздэг юм байна лээ. Миний энэ удаагийн бичлэг сонирхолтой байсан болов уу гэж найдаж байна. Тэгээ яг зарим нэг та одоо Германд байгаа хэд хүмүүс тэгээ та хэдийн бас сонсноос хэрвээ өөр юм байвал тэгээд яг энэ чинь тэгэл бас амд ажилласан л бас юу штэ тэгэхээр ингээд өөрөө сонсогдсон байж магадгүй шүү. Тэгээд миний дуртаагүй бас та хэдийн сонсч байсан юм хурц усгийн юм байвал бас комментээр бичээрэй. Сонирхолтой байж бас магадгүй. Тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баяртай.